За OtterBox брендийн 3 сери нь өнөөдөр энэ байна. Commuter, OtterPop, Symmetry. За Symmetry кейс нь өнгөтэй болон өнгөгүй гэж байдагс энэ өнгөгүй кейс нь байна. За эхлээд бүгдээрээ Commuter кейсийг нь iPhone 13 утсанд хийж үзцгээе. За Commuter суурал бас дотроо 3 өнгө байдгаас одоо энэ хар өнгийг задлж үзье. За энэ заавар болон гарантигийн бичгүүд нь байна. За энэ Commuter кейс нь дотроо юм 2 давхар байна. Нэг нь юм хатуу, нэг нь юм зөөлөн гэсэн юм 2 давхартай. За эхлээд энэ хатуу зөөлөн 2 давхаргаа салгаад за энийг iPhone 13 утсандаа хийж үзье. За ингээд угсны дараагаар хатуу давхарыг нь хийн. Эхлээд энэ доод хэсгийг нь хийх хэрэгтэй. За ингээд доод хэсгийг хийсний дараа ажиудишн түлхээд дээдлийн хатуу хэсгийг нь шийнэ. За ингээд хийсний дараа ажиллагааг шалгахад бол энэ юу бол кноп нь сайн ажиллаж байна. За энэ кнопууд бол дажгүй сайн ажиллаж байна. За хажуунаас нь харах юм бол эндээ юм зөөлөн хэсэгтэй, тэгээд юм хатуу хэсэгтэй. За доотлол дээрээ болохоор энд цэнэгчнийхээ нүхийг юм хамгаалсан юм тагтай юм байна. За тэгээд энэ хэсгээр хатуу хэсэг болон зөөлөн хэсэг байгаа. За энд дуу чангалж нээдэг кноп нь байна. За мөн дээдэлтэй хатуу хэсэг нь орж ирж байна. За араас нь харах юм бол доороо брендийн нэртэй. За тэгээд энэ нь болохоор хурууны ихээ гардаггүй. Дээрэс нь антибактери, бактери үүсдэггүй материалтай. За энэ илүү гарсан хэсэг болон энэ тойроод энэ ирэмэг нь болохоор зэрэг илүү гарсан байгаа. Ингээс харах юм бол дэлгэцээсээ мөн камернаас цаашаа далд орсон байна ирэмгээсээ. Энэ нь болохоор унах тохиолдолд дэлгэц болон камера хамгаална гэсэн үг. За энэ маань өөрөө 3x дөрвийн хамгаалттай учраас хэр баргийн уналтанд бол төсвөртэй гэр байна. За OtterBox-ийн гэрийн хувьд ийм байна. Commuter сер.